Нэгд нь бол одоо хүн төрөлхөйтний энэ төрөлхийн авьяас чадварыг бид нар хүндгээж үзэх хэрэгтэй л дээ. Хүүхэд болгон бол авьяас бэлэгтэн. Гэвч түүнийг сэрэх, түүнийг яаж хөгжүүлэхийг бид нар нөхцөлийг нь хангаж өгч чухалтай байдаг. Хүн бол ер нь тэгээ зовоол өдөрөөс яхан зайлшигдаг, баяр жаргалыг хөөцөлдөг тийм ээ. Сайн үгийг 100 удаа сонссон, ахааныг сонсчихд болдог, муу үгийг сонсох дургүй байдаг. Энэ бол хүний төрөлхийн чадвар, төрөлхийн авьяас нь байхгүй юу? Энэ яагаад гэмгүүд энэ бол хүн төрөлхөйтний үүсэл хөгжлийн дунд бий болсон өөрийгөө шагнах, урамшуулах үйл ажиллагаа юм а тийм ээ. Ингэхдээ бол хүүхдийг бид нар бол тэр түүхэд бол одоо үнэхээр тийм цайлган юу хэлвэл юугийг итгэдэг. Тийм болохоор бид нар энийг нь ашиглаад хүүхдийг зөв ойлгодон үг, зөв тийш нь хөтлөө, зөв аргыг хэрэглэвэл бид нар сайхан хайраар, шинжлэх ухаанч хайраар, тийм ээ, магсад сайшаас урамшуулах хайраар хүүхдүүдийг дуудан сэрээж болно, тийм ээ. Тэр өөрийгөө эрүүлжүүлэх, өөрийгөө шагнах, урамшуулах тийм ээ. Энэ сайхан зүйлийг нь дуудан сэрээвэл манай хүүхдүүд сая энэ өөрийгөө сайн хүүхэд байна гэж ойлгоно, өөрийнх нь оюун ухаан нь улам бадран хөгжихэд сайхан байх үед юм уу, баяртай байх үед л тэр оюун бэлэг нээгдэж яадаг учиртай байхгүй. Тийм болохоор бид нар одоо буруу сургаан хөмжил, буруу хайраар муу хүүхдийг шахан гаргаж болохгүй. Энэ бол бидэрт байгаа асуудал шүү дээ, тийм ээ. Тэгээд хамгийн чухал нь бас хүүхдийг одоо орчин тойрон гэдэг бол асуу, тийм ээ. Сайхан халуун дулаан гэр бүл, ээтэй айл гэр, тийм ээ. Амар төвшин орчин ахгүй. Энэ үед хүүхдүүдийн одоо тэр сэтгэл санаа тайван амгалан байна, баяр хөөртэй байна. Энэ үед сая эрдмийн суран тэр оюун бэлэг нээгдэж байдаг. Ийм суурьуудыг бас бид нар тавьж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хоёрд нь бол хүн баяртай байх үед л оюун бэлэг нээгдэж байдаг. Хүн зовоортой байхад оюун бэлэг тийм сурах авьяас нь хаагдаж байдаг. Баяр хөөр гэдэг юм уу, сайн нэрийг бол сая бид нарын одоо оюун бэлгийн нээхийн үндэс юм аа, тийм ээ. Ийм болохоор хүүхдүүдээ илүүхэн сайн нэрийг өгж байя. Хүүхдүүдээ илүүхэн магтал сайшаалыг өгж байя. Сайн нэрийн түлхэх хүчнийг өгж байя, тийм ээ. Хүүхэд болгоно тийм төрөлхийн авьяас байна. Хүн хүний хоорондох зөрөө бол их багтаа штэ. Байгаль ихээс бид нарт бол адилхан оюун бэлгүүдийг хайрлсан. Гэвч энэ оюун бэлгийг одоо сэрэх, ашиглах талаар хүн адилгүй болоод зөрөө гарч ирж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар энэ хүүхдүүдийн оюун бэлгийг яаж нээгдүүлэх ёстой юм бол одоо сайхан хайраар, тийм ээ, дотномжлолаар, дэмжих, туслахаар, урамшуулахаар, тийм ээ, түүнийг магтаахаар, хүлээж авахаар ингээд олон зүйлийн урамшууллын ажлыг хийх дээр байна штэ. Тэр хүүхдийн биеинд байгаа тэр өөрийгөө шагнах, урамшуулах систем сэрэн штэ. Ингээд сэрэхтэрээ яадаг гэхээр энэ хүүхэд баяртай байна, оюун бэлэг нээгдэн, их эрдмийн сурна, өөрөө чирмайлт гаргана. Нин чухал нь одоо ийм зүйлээс болоод өөртөө тийм үүрэг хариуцлагатай болно, гэр бүлтэй үүрэг хариуцлагатай болно. Ингээд одоо тэр аваад дуусахгүй сэтгэлийн тамир үүсдэг байхгүй юу. Тэгээд энэ хүүхэд чинь одоо их эрдэмтдээ болно. Тэр өөрийнх нь нууц хүсэн чадал нь сэрнэ. Ингээд одоо авьяас нь бадардаг. Ингээдээр бол зөвдөлд нь ажил хийх бол их чухал гэж бодож байгаа байхгүй юу. Бид нарын хамгийн чухал нь хүүхдүүдийг одоо сэрэх ажлыг сайн хийх чухалтай байгаа юм. Гуравдугаарт нь бол өөрийгөө сайн хүүхэдгээд ойлгох бол маш их чухал байгаа. Олон удаа сэтгэл зочирлоор л энэ хүүхдэд одоо сайн эргэлт үүсгүүлээ. Чи сайн хүүхэд юм а гэсээр байтал тэр явг нэг өдөр төвнээд тэр далд оюун мэдрэл далд ухамсарт нь хүлээгээд авч би чинь сайн хүүхэд байна хүлээгээд авч. За энэ бол их чухал явдал тийм ээ. Энийг одоо зөв ойлгож энэ талын ажлыг одоо сайн хийх хэрэгтэй. Сайн хүүхэдгээд одоо ойлгоод аваад юм уу сайн зүйлтэй байх үед уурга тархинд сайн зүйлийн гормонууд хүртэл шүүрслэн штэ. За ингээд энэ бол нэг шастамжилсан амьд бодисын химийн урвал явагдана. За энэ урвалын дагуу л энэ хүүхэд өөрийнх нь биеийн баяртай байх болно, авьяас бэлэг нээгдэх болно, суралцах дуртай болно тийм ээ. Олон зүйлийн сайн зүйлийн юмнууд ингэж үүсдэг байхгүй юу. Тийм болохоор энэ бол эдгээр зүйлс бол маш гайхалтай төлхөх хүчин. Тийм ээ. Тэгээд ямар нэгэн авьяасаа бадруулахын тулд одоо тэр хүүхэд чинь урамшуулна хүнээс одоо ер нь хүн тийм штэ. Хүн гэдэг юм бол хайрыг хүнээс олж авна гэж байгаа үстэй. Тэгээд тэр хүүхдийг бид нар сайхан магтаад ирэхдээ тэр хүүхэд өөрөө одоо тэр хайрыг олж авахтараа өөрийгөө дайчилж эхэлнэ штэ. За ингээд одоо хамгийн чухал юм бол одоо энэ хүүхдийг
өөрийг нь сайн хүүхэд байдгаа мэдрэх хэрэгтэй. Дээрээс нь бол одоо суралцах, ажиллах, хөдөлмөрөх, сайн юм хийх чинь бол аз жаргалаа гэж ойлгох хэрэгтэй. Зовлон биш гэж ойлгох хэрэгтэй. За ингэхтэрэл энэ хүүхэд чинь одоо сайн зүйлийг хийн штэ, тийм ээ. Муу хүүхэд бол одоо муу хүүхдийг бол бити буруу сургаан хэмжээр муу хүүхдийг одоо муу хүүхэд ч гэх юм уу, бүтлгүү гэх юм уу, ийм хүүхдүүдийг чинь буруу сургаан хэмжлэлээр шахаад гаргаад ирж байгаа байхгүй. Бид нар өөрснөө л үйлдэж байгаа ажил гэсэн үг. Ер нь тэгээд зэмлэл, буруу шал, зодох юм уу, одоо хүүхдийн одоо хамгийн муутай талын хүний хүүхдийн хамгийн сайнтай талаар ингээд буруу талаар нь яадаг. Өөрийнхөө хүүхдийн хамгийн сайн онцлогтой талыг энэ хүний хүүхдийн муу талаа одоо чиний хүүхд чинь сайн байж л таарна шүү дээ. Тийм ээ. Ийм бити муу ингэж харьцуул. Сайн талыг харьцуул, өөрийнхөө хүүхдийн давуулаг талыг харьцуул, ихтер чинь хүүхэд чинь сайн болчихно шүү дээ. Ингээд хүүхэд өөрийгөө сайн гэж ойлгоно шүү дээ, тийм ээ. Тэгээд ирнэ хүний одоо уурлах, бачимдах, зодуур амсах юм уу, ингэх үед хүний урам сэтгэлгээ буурдаг шүү дээ. Энэ үед өөрийгөө торгох, яллах систем сэрнэ л дээ. Энэ нь бол одоо төрөлхийн авьяас чадвар байхгүй юу? Тэгээд муу нэрийг үүснэ. Тэгтэр чинь яад юм гэхтэр чинь одоо өөрийнх нь сэтгэл нь одоо гутрангуй болж эхлэн штэ, тийм ээ. Тэгээд баяр хөөргөө болно. Тэгээд биеинд нь муу гормон үүснэ, өөрийгөө зэмлэн, тийм ээ. Тэгээд одоо сургуулиасаа дугдаадаг ч юм уу, ном сурах дургуйч болдог юм уу. Ингээд одоо өдөр хоногийн өнгөрүүлэх чинь бол яг тэр тамд амьдарч байгаа байдалд орж байгаа байхгүй юу. Ингээд их зовөөрөлж эхэлдэг. Энэ байдлыг энэ өстө хүүхдийнхээ сэтгэлийг та ойлгохгүй болохдоо хүүхэд юу болж байхаа ерөөсөө хамаарахгүй. Дээрээс нь зарлагтал мундагдаад байдаг. Энэ нь одоо буруутж байгаа. Тэгээ хүүхдийн энэ одоо тамд амьдарч байгаа юм шиг ийм хэцүү байдалд байхыг та гэрийн эзэн болсон одоо аав ч юм уу ээж нь ерөөсөө ойлгохгүй байдаг. Үнэхээр харамсалтай байхгүй. Тийм болохоор бид нар хүүхдүүдийг сайхан ойлгох хэрэгтэй байхгүй. Хүүхдтэйгээ сайхан ойр дотн байх. Энэ их чухал юм а гэж бодож байна. За ингээд одоо хүүхдийг одоо буруу талд нь хэмжүүлээд юм уу одоо буруу арга, буруу үзэлтэй, буруу хайраар одоо хэтэрхий дарамтлсан байдлаар болохоор энэ муу эргэлт үүсээ даажмаажмдаа оюун тархинд нь ороод тэгээд оюун тархитаа би өөрийгөө муу хүүхэд байна гэдээ ойлгочихд. Ингүүл одоо том их аюул гарч ирнэ штэ. Тэгээд одоо урам сэтгэлээ бүх талаар хугарна, оюун бэлэг нь хаагдана, тийм ээ. Тэр нуут алд хүчин төдөн сэрэх нь багасна штэ. Тэгээд одоо дэндүүл одоо цаашаа буруу замд явах аюултай байхгүй юу. Ийм болохоор хүүхдийг бити муулж бай, хүүхдийг дандаа сайхан магтаж бай, зөв талд нь хөтөлж бай. Зогшгүй үед нь бол цог хэмжээний торгуул өгнө гэж би түрүүний ярьж байсан шүү дээ. За ийм торгуул өгөөд тэнтэй хамгийн гол нь ярилцаж, ойлголцож, мэдэлцэж байх нь зүйтэй байхгүй юу. Ингээд бас өөрийн бие одоо хүүхдүүд дээр гарч байгаа асуудлууд бол дандаа аав ээж дээр байгаа асуудал гэж одоо. Хүүхэд чинь бол өөрийн чинь тойл гэж байгаа юм. Хүүхэд дээр асуудал гарч ил байвал их булган заавал ээж аавтай нь холбогдолтой байдаг. Энэ дээр бол зөв анхаарах хэрэгтэй. Өөрийн биеэс энэ үг ярианаас талаас л аваад хэлэхдээ хатуу ширэн хүлэгтэл хүүхдүүд одоо хэцүү зохилт болж байгаа байхгүй. Нин илүү зодно гэхэд хэцүү шүү дээ. Тэгээд түүнтэй одоо байнгын ярилцаа сэтгэлийн хаваалцуул одоо маш зөв болж байгаа юм. За тавд нь бол одоо хүн эмчиндээ өсч тойронж боожж байгаа болохоор хэлгээнгүй олон зүйлийн одоо нугарал бүдэрлүүд гарч ир таарна штэ, тийм ээ. Урамгүй гэх юм уу, зарим үед багшаараа шүүмжлүүлчих юм уу, найз нөхдөйгөө эвдэрч юм уу. Одоо ийм зүйлийн нугарал бүдэрлэлтэй үед бол хүүхдийн сайхан хайрлах хэрэгтэй. Ямар учир болсон бэ? Яасан бэ? Ингээд ярилцсан штэ. Өө тийм болсон юм уу? Гэхдээ яг хүн гэдэг амтэн чинь бол олон удааны ийм нугарал бүдэрлийг давдیں۔ Нэг удаа чадахгүй байж болно, хоёр удаа болж болно, гурван удаад ингэж байгаа давдаг байхгүй. Ингээд олон удааны ийм одоо нугарал бүдэрлийг даваад ирэхдээ чинь сэтгэлийн тамиртай болоод энэний чинь ингээд туулж болдгийг мэдрээд ингэх хэрэгтэй. Харин чийл болохгүйгаас болсон байна гэдэг юм ингээд зэмэлдэг нь бол туйлын буруу л да. Хөтлөх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, асуудлыг зөв шийдвэрлэх хэрэгтэй. За ийм талд анхаарал тавиад байвал танай хүүхэд эрүүл өснө гэж би бодож байна да. За баярлалаа.